сүүлийн 3 жил Монгол улсын Тэнгэр усны нөөц болсон хөвсгөл далайг чиглүүлэх ажилд оролцож байна. За энд оролцож цэгийн болох гэж шийдсэн цэгийн сургууль тулж байгаа цэгийн даргын төлөвлөлтөд энэ ажиллагаа маш хүнд ажиллагаа юм. Монголд анх удаа хийж байгаа гэдэг онцлог. За энэ ажиллагаанд бид зэвсэгчний 234 ангийн манай зэвсгэлт байгаа техникийг ашиглаад шүтээсийн багш нарын тооцоонд үндэслээд инженерийн хийцийг бэлтгэж ингээд усны гүнээс одоогоос 40-50 жилийн өмнө живсэн техникүүдийг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулалт явж байна. За энд бас нэг хэд хэдэн онцлог байлаа. Хөвсгөл далай гэдэг нь өөрөө тийм нэг тархины чиглэл нь байнга өөрчлөгдөж идэг тогтмол нөө. Энэ дээр хөвгч понтоныг дэлгээд түүнийг өдөртөж авч явна, тэр давалгаанд зохиолно гэдэг нь Монголд анхны юм байна. Хоёрт нь асан хэмжээний зэвсэг техник энэ цаашдаа энэ одоо кемпийн барилга байгууламж шатхууныг нэгмөсөн одоо ийм даацаар тээвэрлэх ажлыг 234 дугаар ангийн ажилд анх удаа хийлээ. Энэ бүх онцлогуд бол үнэхээр гайхамшигт. Энд оролцсондоо би ч баяртай байна. Энд ажилласан энэ цэгийн хүүхдүүд бүгдөө ингээд талархаж байна. За газраас олон мэргэжлийн болон янз бүрийн хүмүүс ирцгэлээ. Тэгээд энэ тул гэж үнэхээр гэж заримдаа хэцүү, заримдаа сайхан, заримдаа бахархмаа олон үйл явдал болж байлаа. Ялангуяа зүгчний одоо инженерүүдтэй бид ингээ хамтдаа үнэхээр сайхан байлаа. Ягаад гэвэл бид маань техник хэрэгслээ маш сайн мэддэг тийм мөн маш олон арга тустай олон үйл ажиллагаанд оролцож байсан учраас бид баг маш сайхан үнэтэй том зөвлөгөөнүүдийг өгдөг байсан. Энэний хүчинд бид нар энд байгаа техник хэрэгслийг гаргаж авах гэж олон гоё сайхан аргуудыг бодож аваад хийдэг. Үнэхээр дагуу тийм энэ болмыг бид тасгарч байсан. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм студ